За ганцхан лаборатори дээр ирсэн байна. 10 жилийн хүүхдүүдийн идэх дуртай хүнсийг аваад ирчихсэн байгаа. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу? Намайг Бомцон гэдэг. Тэгээд би биотехнологич мэргэжилтэй тийм залуу байна. Юу авч ирснийг бас нэг үзэгчдэд бас хальтхан танилцуулчих. Хятад амттангууд байгаа. Ер нь одоо энэ хүнсүүдийн тухай юу гэж бодож байна? Баг бахта болохоор нөгөө энэ янз янзын чаваагаа юмрхүү хатаасан жимс их идэх дуртай бас хүүхэд байсан. Тийм. Гэтэ том болоод мэдээж нас биед хүрээд ирэхлээр энэ бодлоод ажмаар байхгүй болж эхэлсэн. Тэгээ ялангуяа одоо сүүлд харуулсан энэ дүпүг ялангуяа хүүхд залуус маань дүүнэр маань их идэж байгаа харагддаг. Тэгээд яг ямар тосонд шарсан, хуурсан, сайн мэддэхгүй бас ямар амтлагч, ямар орц найрлагатай гэдгийг бас нөгөө сайн мэдэхгүй байгаа болохоор иймэрхүү хүнсний бүтээгдэхүүнүүдийг одоо дүүнэр маань хэмжээгээр хэрэглэх нь одоо бас ямар хэр байд юм бол доо гэсэн бас нэг жоохон төгссөн бодол надад байдаг. Одоо магадгүй нэг хамаатны дүү ч юм уу ер нь иймэрхүү зүйл авч идэж байгаа харагдчихсан уу? Ер нь бол авч идэж байгаа тийм харагддаг. Гэтэ яг нөгөө хүүхэд болохоор юу сонирхоод авч идэхийг бодлоо үгүйсэхгүй. Тийм. Гэтэ энэ бүтээгдэхүүн маань өөрөө яг нөгөө амт чанар нь донтуулаад байна уу? Яагаад байна те? Бас яаж энэ бүтээгдэхүүнийг боловсруулад байна гэдгийг одоо сайн мэдэхгүй байгаа болохоор санаа нас жоохон зовнодгоо. За тэгвэл эдгээр хүнснүүдийг микроскопоор хараад үзэх үү? За тэгэхээр ер нь микроскопны доор ерөнхийдөө юу харагддаг, ямар шүү байдалтай байдгүй гэдгийг ерөнхийдөө харалцгай тавих нь те. 20 чавгаас хэлвэ. 20 чавга гэсэн чинь одоо энэ чинь юу 500 төгрөг болцсон билээ. Нэг чавга нь. Тий, одоо ч бүр юуны тим авир өссөн билээ шүү дээ. Хүүхд бат чинь би л авныг 20 төгрөгөөр авч иддэг байсан. Амар сайн. Нааш яг нэг хорхоо шиг гэж байна. За ингээд чавны маань хамгийн анхны ойрын зураг байна. Биднэрт одоо гадаргууг нь харагдах байдалтай иймэрхүү байдалтай. Та харж байгаа энэ чавны гадаргуу хэсэг. Чавны гадаргуу хэсэг тийм ээ. Биднэрт ингэж харагдаж байна. Дүнсээ бидний авсан. Хөдөлгөөн илэрсэнгүү доогоор. Тэ ингээд тарахаас эвгүй ма тий. Өчгөрүүдний хорхоо чимшгөө. Энэ одоо хэд дахин томруулж ингэсэн юм болохоор яг 20 дахин томсгочлоо. Энээс илүү бид нэр 50 дахин 100 дахин томсгож харах боломжтой. Гэтэ тэгж харах юм бол энэ чавны үед бол боломжгүй. Боломж нөө гадаргуу нь ингээд овон товонтой. Овон товонтой бас хитрхи том байна өөрөө. Тэгээд 50 дахин 100 дахин ингээд томсгоод харахлаа. За түрүүний чавганы үед болохоор яг нь яг нөө 20 дахин томруулж харлаа. Уул нь 50 дахин 100 дахин томруулж харж болдго юм байл та. Гэхдээ яг нөө чавганы үед болохоор дэндүү овор хэмжээтэй овон товоо ихтэй байсан болохоор илүү наривчилж харж бас болсонгүй. Тийм болохоор та бүхэн чавгыг бас одоо нөгөө өвт орхоо харагдсангүй юм чи одоо бас нэг гайгүй дээ яавал гэжгээд бас идээдэж бас болохгүй шүү. Цаанаас ямар найрлага байгаас бид нар мэдэхгүй байгаа. Тэ хамгийн гол нь чинь зөвхөн бид нар нэг чавгыг л барьж авч байгаа шүү дээ тий. Тэрс мэдээж бүх чавг болгоныг судаад үзвэл бас чи бас өөр үр дүн бас гарч болно тийм ээ. Тэгээ яг одоо ингээд бас амьд бит илрээгүй юм чинь яг уу идэж болно гэж бас хүүхдүүдээс ойлгож байж магадгүй бах. Гэхдээ та бүхэн бас энэ хүнснүүдийг ер нь болж өгвөл ерөөсөө идээд хэрэггүй шүү л гэж зөвлөх байна. За энэ хатаасан зүйлсийг нэг үзчих үү. За дараагийн зүйл маань болохоор энэ хатаасан живс байгаа. За түрүүний чавгыг бодвол яг нэг овон товон харьцангуй багтаа болохоор гайгүй байгаа тий. За энэ бидний ерөнхийдөө дүнс сайн хатаасан чихэр лөө тий. Гадаргуу харагдаж байна. Энэ яг энэ юу вэ? Үс явж байна одоо энэ ч одоо. Энэ орт юм юу вэ те? Энэ тууз орхож юм шиг та бүхээр та. Орт одоо үстэй хөдөлгөөнгүй л байна л да. Өсөл юм шиг байна. Тэг үсэл юм шиг байна энэ байдал нь. Бас ингээд юм ногооф төр өнгийн юм байгаад байна. Одоо нөгөө шуудаа муудаа нэг мэдсэн утас юм уу те. Эсвэл тийм ч юм уу мэдэхгүй байна. Яг юу гэж хэлж чадахгүй. Гэхдээ нэг тийм их юм хараад. Ямар ч нэг бичил хогны юм байна л да тий. Одоо микроскопоор харж байгаа өнгө болон энэ дэлгэцээр харж байгаа өнгөийг адилаар гэж байгаа юу? Энэ дээр арай жоохон бүдгээр харагдаж байгаа. Микроскопоор бол илүү тод. Гэтэ яг ингээд зураг дээрээс ингээд одоо ингээд тон дэлгэцээр харахаар бас ийм нэг үс шиг юм уу аюу хөө. Үсэрхэг юм уу байгаад байна уу? За ямар ч байсан тэгээд нэг ийм л заваа юм мэддэг байсан байна шүү дээ. Одоогийн хүүхдүүд бол энийг бас л нэлээд авч идэж байгаа харагддаг шүү. Надлаа ингээ яг энийг ингээ одоо ингээ ойроос харахаар бүр амдаа эзэш хөргмээргүй л харагдаж байна да. Ер нь тэгээд хөдөлсөн амтан байхгүй ч гэсэн. Тэсэн тийм үсний ялцаар. Энэ бас нэг үс явж гин өө энэ жоохон үсэрхэг ид байх шиг байна.
Эсвэл өвтөрхөнд давхар ингэж хатна гэж байх болов. Гэтэ яг үгч мөхөхэд ингээд цогцонд байж байгааг бол үгүйсэхгүй. Энээс цаашаа одоо тэр утас шиг юм энээс цааш томруулна гэж байдгүй юу? За энэс цааш томруулж шажуулна. Тэгээд томсгоо тараад үзэхлээр юу харагдах нь. Бараг заавал утас шиг үнэс нэг царай хайгаад ш тийм ээ. За царай бол байхгүй нөө нэг юм утсархагдны юм зүйл байна. Ямар ч гэсэн. Аа. Одоо шинэ энийг өвтвэлээ ч юм уу тэгж таамаглал ямар шинж тэмдэг ажиглагддаг. Яг уу Ер нь ямар зүс царай байна гэж бодох юм бол тэгээд яг гаднах нөгөө төр морфолог зуршлогоос нь ахуулаад бид яг нөгөө таньж мэдчих бас боломжтой. Одоо нөгөө арсны нэг тийм судал байдаг ч юм уу гаднаа сегмент байна уу те. Бас хөдөлж ийн үү хөдлөхгүй байна уу, толгой байна уу, гидс юм тийм дотор хэрэгтэн байна уу ч юм уу те. Тийм үзэж болох юм. За дараагийн зүйл маань болохоор шарсан дүүфүү байгаа. Тэгээ хоёр янзын дүүфүү авсан. Нэг нь болохоор ийм гонцгой цаастай дүүфүү байна. Жижигхэн дүүфүү. Нөгөө нэг 10 жилийн хүүхдүүдийн бас л айхтар их Хамгийн хидэд авч идэдэг том дүүфүү байна тийм ээ. Тийм нөгөө халууногоод дүүфүү. Гэтэ уутынхаа цаанаас үнэр нь амар үнэртдэг юм ихээ. Гэтэ амтлагчаар зодсон байдаг юм шиг байна. Одоо ингэ амар тосрохог те. Яар та одоо ингээ харахаар зүгээр ингээ чимхэхэд баг Ийм амар тостой нэл бодог байна те. Бүх амар үнэртэж ш. Тийм амар хоолны газар ороод ирсэн юм шиг. хятад хоолны газар ороод ирсэн юм шиг л. Ман түүний гадаргуу байна. За дүүпүүний маань гадаргуу. Гэтэ ямар ч хэсэг тосрохог гадаргуу нь угаасаа ингэж томорч харагдаад байх шиг байна те. Энийг хөөс шиг юмнууд. За тэгэл ийм их тосонд нэвчсэн. Одоо бодвол энэ чинь нэг тосыг нэг л удаа хэрэглээгүй нь тодорхой байлгүй дээ те. Тий яг ямар тос ашигладаг юм бол одоо надад Харин за толсон. Гэхдээ тосрохог юм ер нь ийм амар харагддаг юм шүү дээ. Хөөе, байж энэ хөдөлгөөнтэй нэг үү юу? Аль гүүгөө. Аа. Яа. Дахиад нэг юм амталсан дүүфүү байгаа. За одоо дараагийн зүйл маань том дүүпүү. За энэ дүүпүүг бол яг дүүнэр бол аим шиг хитдэг дээ те. Бүр Тийм нэг хятад хоолны үнэр шиг. Тийм байна. Нэгэд тийм хоолны аппетит хөдөлгөөр үнэртэй юм байл. тэгтээ муухай шүү. Яг үлссэн үед бол яг нэг хоолны те бүр үнэрийг бол янзаа оруулсан байгаа байхгүй те. За ямар ч байсан хэрэг тос гарахыг харах уу? За харъя. Зөвхөн нэг ч юм ихэд ийм их тос. Төрөний ингээ сүүл харсан хоёр дүүпүүнүүд дээр хэлээд эндээс ингээ ямар нэг юм гараагүй байлаа гэдээ ерөөсө огт идэж болохгүй шүү. За бид гурван үед бол яг ийм нөхөө идэх юмны 100% эсрэг байр сортой байгаа. За одоо ингээ тэнд ингээ манай дүүпүүн маань томроод харагдаж байна. Ерөө одоо ингээ янз бүрийн амьд байлаа гэж бодоход хөдөлгөөн нь хурдан байдгүй юу? Ер нь бол тэгээд хурдан байх хэрэгтэй тийм. Тэгэхээр ерөөхдөө ингээ микроскоп харж байгаа тэгээд тийм хөдөлж байгаагаар нийцэн илт үед харагдан дөө. Ерөө одоо энэ дэр юм амьд байлаа хэр том жижиг харагдах уу? Янз бүр. Янз бүр. Хэрэг тэгэл том амтан бол одоо ингээл эднэртэй адилхан хэмжээтэй л харах. Одоо дөнгөсөө та бүхэн тэр амтлагч нарын хэмжээ харсан шүү дээ. Тийм яг тэрэн шиг л ингээл хөдлөөл яваал явчихна. Тэгэл нэг хөлмөлтэй бол хөлмөл нь арцаагаас үрдгийг харагдсан. Тэр өвт орхойхон сегмент нь харагдчихна яаж нээж нөгөөд ажиглагдчихна. За одоо бидний дараагийн үзэх зүйл маань улаанд харуулдаг бат энэ. Улаан чавхтай ушиг байна тийм. Улаан чавхтай ушиг. За ушигыг харж байна. Оо энэ хартай. Доошлол жоохон доош. Буцаа та. Тад. Буцаа. За энд нэг юм эйгүү хэсэг харагдаж байна. Ингээд явцсан баг шүү. Би тууц шиг харагдаад байна тий. Энэ. Тий, яг ингээд наад чи хараад байгаа тий. Өшөө жоо бат зэрэг жоохон дээш л. Тэр дунд ч гисэн биш тий. За тэнд нэг тууц шиг хоёр тууц шиг харагдаж байна. За ер нь хушиг гэж л харагдаж байна да. Тийм. За ийм хатаас жимс байгаа. Бас л түрүүн дэлгүүрээс эдгээр зүйлүүдэд цуглуулж хахад хүүхдүүд ялангуяа айгүй их авж байгаа харагдчихсэн. Яг энэ хатаасан жимснүүдийг түрүүний дэд далбуур хатаасан жимсийг давхарлаад олныг ингээ багталсан юм шиг юм. Бүр зузаан юм биш бараг. За үс юм уу үссэн үс юм уу юу мэдэхгүй те. Мэдэхгүй. Үгсэн өвдөж байгааг мэдэхгүй баг. Энэ минь эвгүй ууз. Тийм та. Ингээдээ бараг өвтөө байх магадaltaй л юм байна. Хөдөлгөөнгүй л байгаа гэхээс өвцөн ч юм уу те. Тэгэл нэг ийм л зүйлүүд иддэг байх нь байж тээ. Хүүхдүүд минь. Дараагийн идэх юм маань болохоор бас ийм хатаасан жимс байгаа. Анзаарах юм бол бас ийм. За наа чи юу вэ? Наа чи юм. Энэс юм байдаг. Шинийг уг нь ухаж үзвэл тээ. Гаргаж ирж мэрээ. Харин тээ. Эвгүй л юм байна да. Энийг хартаа. Гэхдээ бохир цавааны үед яалчгүй бас жоохон бохир цаваа л.
Шараа тоос уу, хатлагч юу гэдэг нь хэлж мэдэхгүй. Тий. Тэгээ бидний гол нь энэ дотор яг юу харагдаж байгаа вэ гэдгийг мэдэхгүй байгаа тий. Тий. Зүгээр микроскопны доор ингээ харахад ингэж харагдчих шүү гэдэг зүйлийг л үзүүл танилцуулж байна. Бас энэ юу юм те? Бага өндөг агуулдаа шиг хэлбэртэй заван юм харагдаж байна тийм ээ. Юм ухааны хэсүүд юм шиг тий. Дараагийн үзэх зүйл маань юу гэхээр гамми гэдэг ийм нэртэй. Гамми гэдэг ийм гурван төрөлттэй юм байна. Энэ гурван төрөлттэй юм байна тийм ээ. За ингээ гурван янзын гаммиг микроскопон дээр тавьж үзэж байна. Улаангийн гаммиг ертөнцөөр айлхвал нэг иймэрхүү байна. За энэ юу вэ нэрээ? Нэг шар өнгийн мохо туудсан хэлбэртэй юм шиг юм явж байна тийм ээ. Энэ нэг шар юм. За энэ шар юу вэ? Өндөг агуулдаатай юм шиг тийм ээ. Зя ийм бас хүүхдүүдийн хийх дуртай нөгөө нүдэн чихэр байна. За ингээд 20 дахин томлоосон байгаа байдал дээр нөгөө юурчгийн мэр юм дээ нэг ийм юм харагдаж байна. за энэ яс муухай хэсэг вэ? Нүдэн чихэр маань ингээд томлуулаад харах юм бол ингэж харагдсан байна. Дахиад хэлэхэд бол яг энэ төрлийн чихэр жимсийг битгий авч дээрээ гэдэг юм агуулмжтай контент шүү. За дараагийн зүйл маань юу вэ? За ийм ясны шүлбэ гойм байгаа. За гомиг хэсэг байна. За дараа. Энэ юу вэ? Гомч өөр шар өнгийн идэх зүйл те. Гэхдээ ингээд толботой зүйл их харагдсан байна. За одоо дандаа шингэн зүйлсүүдийг үзнэ. За тэгээ шингэн зүйлсийн маань хамгийн ихний зүйл болохоор Бэлэн гомгийн махан амтлагч байгаа. Гэтэ яг ингээл бас ингээ харахад ч гэсэн бас эвгүй харагдаж байгаа. би бол энэ бэлэн гомгийн махан амтлагчийг бол аюу муу муугаар сонсчихсан. Дээр тулганы махаар идэх ч гэнэ. Барилгын дээр ажиллажсэн хятадууд ингээд хамт ажилласан Монгол барилгын ажилтныг харсан чинь хятадууд бэлэн гомгийнхаа махан амтлагчийг ерөөсө хэрэглэдэггүй мэн гинэ. Махан амтлагчийг ерөөсө хэрэглэхгүйгээр бүгдээрээ хайдаг гинэ. Зөвхөн үрмгийн амтлагчийг хэрэглэдэг гэсэн ингээд юу сонсчихсан дам ярэ. Энэ юу? За энэ хэсгийг гэрлийн жоохон нэмж жоохон дэш. Яг наацсагч хоёр ч харагдаж байгаа юм ба шүү дээ. Яг баг ихц доош шахуу бас нэг харагдсан. Энэ. За дараагийн зүйл маань болохоор шуун хэлбэртэй цэлцэгнөр юм уу юу? Тийм цэлцэгнүүр юм шиг бол. Тэр бас нэг энэ нэг юм хялгас шиг юм. Тэр бас нэг хялгсан юм шиг марагдаж байна тийм ээ. Харахад ингээ гоё шавшаар өнгөтэй боловч ингээ ойртой харах юм бол мөн адилхан ийм олон детальтай зүйл байна шүү. Тэгээ бас мөн адилхан энийг иддэг хүмүүс маань нэгийг бодох бизээ. За окей. Дараагийн зүйл маань юу вэ? Мөн За бас адилхан энэ нэг жели. за мөн батлан жели байна те. За Жели ч юм уу, Шууд жуус усаагаад. ч юм уу. за мөн адилхан хавтан дээр тавиад ингээд харлаа. За ингээ харахад бол айгүй олон их хард цэгүүдтэй юм ба тийм ээ. Найрлан майрлан ямар тийм ээ. ямар шиг юм бэ? Тэр л санаа. За тэгээ бүгдээрээ одоо нөгөө дэлгүүрүүдээр зарагддаг 10 жилийн хүүхдүүдийн авч идэх дуртай хятад амттангуудыг бас бүгдээрээ микроскопоор харлаа. Гэхдээ бас нэг айхтар тийм амьд бичлэг видеод харагдаагүй ч гэсэн бас та бүхэн зарим зүйлүүдийг харсан байх. Тийм өгсөн үт торгоонууд ч бас байж болцсошгүй зүйлүүдийг хоёлаа харлаа шүү дээ тий. Тийм тэгээд бас мэддэхгүй бас юу гэдэг нь тодорхойгүй зүйлсүүд их байна. Тийм гэхдээ тийм юм гэж хэлчих бас хэлэх боломжгүй. Тийм болохоор бас нөгөө энэ талаар мэдлэгтэй илүү хүнсний инженер, хүнс шинжээчид эмчнэр байх юм бол тий илүү үр дүнтэй найдвартай мэдээлэлд бас өгч чадах хаа. Одоо хамгийн гол нас 10 жилийн хүүхдүүдэд эмчлэгийг бас үзэж байгаах. Ялангуяа энэ амттангуудыг бас идэж үзээгүй хүүхдүүд гэж бараг л байхгүй бах та. Бараг бүгдээрээ идчихсэн байх. Одоо хамгийн гол нь энэний цаана ямар орц найрлага байгаа вэ? Ямар бодис орж байгаа вэ гэдэг л хамгийн чухал. Тэр болгон бас идээд байх хамттай зүйлүүд бас биш шүү гэдгийг хэлэх байна.